Оройн төргөө үзэгчтэй PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаарт та бүхэндээ уран бүтээлч Санжаа Жамцгуутай уулзах гэж байна. жарган суухта хорва дэлхийд мартах ёсвэ Сайн байна уу танд? Өнөөдрийн мэндийг хүргэе. За та нарт сайн өнөөдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийнхаа бие даасан үзэсгэлэн гаргаж байгаа. Ямар нэртэй хэддэх уран бүтээлтэй вэ? Өнөөдөр Монгол Оршуудын ивлийн үзэсгэлэнгийн арт галерейд миний үүлэн дүрс нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Тэгээ энэ бол одоо Монгол орондоо гарч байгаа 5 дахь удаагийн маань үзэсгэлэн. Би бол дан үүлэн дүрс гэсэн нэртэйгээр үзэсгэлэнгээ гаргадаг. Тэгээ 97 оноос эхлээд өнөөдөр хүртэл 5 удаа Монгол орондоо гарсан. Гадаадд бол бас нэлээд удаа гарсан юм үзэсгэлэн байт. Сая бүх үзэсгэлэнгээ үүлэн дүрс гэсэн нэрээр явдаг хэлээ. Яагаад энэ нэрийг сонгох болов? Ямар учиртай? 1997 онд анх эхлээд үзэсгэлэн сургууль төгсөхдөө би 3 сарын 5-нд үзэсгэлэн нээж би сургуулаа төгсөж ирсэн. Тэгтэл яг хөө зөвөр үүлэн дүрсгээд энэ үүл шиг хөдөлгөөнтэй байх бас нэг үүлэнд бас нэг гоё юм байдаг юм л да. Хэлбэр дүрс энэ төр бол ямар ч одоо бас нэг тавтагдчихгүй энэ төр тиймэрхүү зүйлүүдийг бол бодож анх эхэлж үүлэн дүрс гэж нэр өгч ирсэн. Одоо тэрнээс хойш бол бараг тэгээд 10 гаруй жил болсон. Одоо бол үүлэн дүрс бол ер нь бол нэлээд зураг руугаа орсон. Хуучин бол үүлний одоо тэр философос жаахан анхаарал тавьдаг байсан бол одоо зураг маань бол одоо тиймэрхүү маягийн шинж рүүгээ орсон. Үүлний дүрс рүү гэдэг санаа ч юм уу. Тэр нөгөө миний бодож исэн анхны тэр ариун нандин хөдөлгөөнтэй, идэвхтэй, хөнгөн зөөлөн гэдэг талаас нь тэр тал руугаа ч гэсэн миний зургийг би ч гэсэн бас зургаан тиймэрхүү философтоос зураад байгаа. Их тийм хүнд биш. Нэг гоё хөнгөн тэгээ нэг хөг химнэлтэй Монголын амьдрал чинь өөрөө гоё тийм хөдөлгөөнтэй шүү дээ. Салхин хүртэл ингээ байн хөдөлж идэг тийм. Тэний уран бүтээл гэх юм бол ер нь бол Монгол зургаар голчлон зурдаг байгаа тий. Ер нь би бол яг Монгол зургаараа л яг дагнаж ажиллаж байгаа. Монгол зураг бол бас тэр болгон хүмүүс юм бол зураад байдаг тийм бас төрөл бол биш. Нэгдүгээрт бол Монгол ахуй, Монгол амьдрал, Монгол зан заншил, Монгол имийг сайн мэддэг хүн Монгол зургийг зурх нь ойлгомжтой. Дээр нь Монгол зураг бол бас жаахан дэвчээр, хатуужил, за тэгээд бас нэг ур чадвар энэ төргээд янз бүрийн юмнууд бас шаардна. Хамгийн их юм нь бол дэвчээр их шаарддаг юм байна. Тэгээ бас нөгөө нүдний хараа, тэгэл гарын урд уу гэхээс эхлэхээр бас жаахан тийм залуу насны л одоо маягийн тийм урлаг юм да. Бас их настай болчоод ингэчих юм бол Монгол зургийг бол мэдээж бол зурч чадах нь ойлгомжтой. Ягаад гэвэл мэдээж тэр нарийн зураас, нарийн татлах, нарийн одоо тэр харах барих байдал бол мэдээж одоо ахмад настай хүн бол их хэцүү болно шүү дээ. Монгол зургийн анх зурх авиасагтай нийлрүүлсэн багшийн талаар хоёлоос сонирхол л да. Ер нь багасаа л хүүхдтэй хасаал дунд сургуулийн хүүхдтэй хасаа эхлээл зурсан. Тэгээ ер нь бол 8 настайгаас эхлээл би бол багштай бол учирсан хүн л дээ. Багангийн багшаасаа эхлээл. Тэгэл миний ер нь амьдрал тохиолдсон бүхэл багш нар ер нь намайг бол зураач болгож өгсөн. Одоо хамгийн анхны багш маань бол баг сургуульд одоо А Мегмар гэж хүн байлаа. Дараагаар нь бол Аранга аймгийн 2 дараагийн жилд тэнд олон сайхан багш нар хичээл ном надад зааж өглаа. Тэр дотроос миний ангийн багш бол Оюун Чимэг гэж багш байдгийн. Тэр хүн бол өөрөө зураач биш ч гэсэн.
одоо зургийг бол маш сайн одоо намайг бол ер нь зураач болгоно гэж бол нэлээд одоо асууж зүтгэсэн хүн. Тэгээд 4-5 дугаар ангиас бол би Арангаан туршлагын салбар гэж байсан. Хуучин аймаг болгонд орчуудын салбар гэж тентгийн л одоо хүн байсан болсондоо би ер нь 4-5 дугаар ангиас эхлээл тэгээд энэ зураач нартай их дотн цуг ингэж өссөн, тэднэрээр ч их юм сурсан, тэднэр ч их юм зааж өгсөн. Арангаан зураач нар бол ер нь миний багш нар бүгдөө би тэгж бодож авдаг. Дараагаар нь Улаанбаатар хотод туршлагын сургуульд ирээд ардын зураач, тэрийн сойрхолд Дагдангийн амгалан гэдэг буурал миний багш. Надад бол харамгүй ном эрдмээ зааж өгсөн. Тэр хүн маань бол яг тэр жил Монгол зургийн анги авч яг таарад битээр багшаа хоёр болох тийм сайхан барилдлага бий болсон юм. Дараагаар нь их сургууль төгсөхдөө, дээд сургууль төгсөхдөө тэрийн сойрхолд цэгмэд багш дээр төгссөн. Тэгээ одоо ч гэсэн багш нартай бүгдээрнтэй л би холбоотой. Ер нь л олон багштай хүндээ би. За хоёлаа дүүл үзэгчтэй үзэсгэлэн гарсан бүтээлүүдэд сонирхуулъя. Энэ хүү бүтээл байна. Хийс гэсэн нэртэй бүтээл байна л да. Энэ яг уулын санаа нь бол Улаанбаатар хотын утааны тухай би зурсан юм л да. Ер нь өвөл бол ер нь нэг дургу хөрмөр байдаг шүү дээ. Ер нь тэгэл утаа нарийн нэр нь хэцүү болоод тэгээ яг би бол нэг урлангаас нэг гараад яйдгүй. Гэхдээ гараад явахаар бол хасрах төвхтэй болдог юм билүү өвөл бол. Тэгээ яг энэ нэг дэлхий дээр бүгдээр бол утааг унтраагаад байхгүй болгоцсон. Тэгсэн манай Монгол одоо ягаад тэр туршлага тэр юм нь орж иж чаддгүй өшөө бай гэхэд нэг Монгол хүмүүсийн нэг тийм нэг омог бардам зан, амгалан зан юмд нэг тийм нэг дургүй юмд Монгол хүмүүс чинь маш их хүчтэй шүү дээ. Яг тэр сэтгэл тэр юм ягаад илэрхгүй байна гэдэг санаагаар би ингэж зурсан. Тэгээд энэ сарлаг гэдэг энэ хуржин бол их сүртэй их тийм омголон догшоо амтэн шүү дээ. Их одоо хөөрж мөрөөл их ингээ онгорох юм бол их чихтэйхэн одоо тавхиж барьж онгордог тийм байдгийн нэг тийм характертай хөөрөв маягийн тийм амтэн. Тэгээд тэр талаас нь утгын хувьд бол тиймэрхүү юм. Тэгээ яг өнгийн хувьд яг зураачийн хувьар бол бас нэг энэ Монгол зурагт нэг иймэрхүү маягийн нэг үйл ийм дагнааснууд бас байгаад идэгий. Бас тэр уламжлал би бас нэг алдагдуулахгүй байх үүднээс иймэрхүү дагнаас юм уусгалттай юм янз бүрийн урамсгалын байдлыг бий болгосон юм. Дээр нэг энэ сарлагыг нэг юм гөхөөр ийм нэг сүртэй өвөл цагийн амтнж гэмээр юм уу нэг иймэрхүү хүүтэн характерыг гаргаж бас болохоор ийм нэг хэлбэр галбар байдаг. Жишээлбэл одоо манай Соосоо гэж зураачийн олон сайхан бүтээлүүдэд нэг иймэрхүү маягийн өнгө ай сарагддаг юм. Энэ мэтлэнгээр бас мөрсөр ийм сарлагаар одоо дөр төрхөөр нь өнгөөр нь бас ингэж гаргасан зураачдын бүтээлүүд байдаг юм. Тэр бас нэг зүйлийг бас нэг мартагдуулахгүй, архитуулахгүй байх юмсан гэсэн үднээс нэг юм гөхтөө өнгөтэй тэгээ нэг эрсдэлсэн мөнгөтэй зарим иймэрхүү нэг сарлагуудыг би бас зурсан юм аа. Тий. Энэ их зураач одоо Монгол нүүдэл Монгол уран зургийг ер нь бол нэг сонирхдгүй гадаадын зураачдыг их сонирхож тэднээс бас үлгэрч их авдаг шүү дээ. Таны хувьд бол тэр бол юу гэж бодогддог вэ? Ер нь монголчууд бол маш айхтар мундаг улсууд шүү дээ. Энэ монгол зураг бол айгүй нарийн урлаг байхгүй юу? Тэгэхэд бол монголчууд бол хэдийгээр ингээл нэг морин дээр ингээл мордоол ингээл нэг бүдүүн баг юм шиг амьдралаар яваад байгаа. Гэсэн юм бол хүн төрлөختөн дотор байдаг хамгийн нарийн нандин юмнууд тэд нэр бий болгосон байгаа. Морин хуур гэхэд ямар гайхамшигтай, уртын дуу гэхэд ямар гайхамшигтай. Энэ монгол зураг гэхэд одоо тэр бүдүүн бориг улсууд одоо энэ ийм юм хитлэн одоо хөгжинө гэдэг бол монгол хүмүүст бол бас асар их том юм байгаа байхгүй юу? Тийм учраас миний хувьд бол ер нь нүүдэлчд гэдэг бол Монголоос гаралтай. Ер нь монголчууд л нүүдлийг хийж чадсан улсууд гэж би боддог. Ер нь зарим юмар бол монголчууд бол дэлхийд дээр юм хийж чадсан шүү дээ. Чингис хаан хүртэл ер нь энэ дэлхийн талыг эзлээд үзвэл яад ингэж бодсон юм билүү дээр хүн одоо чинээнд нь толтол хинч хийж чадахгүй юмыг бий болгосон шүү дээ. Тэрийн шиг Монголын ахуйн амьдрал дотор энэ соёл дотор нүүдлийн соёл дотор бол асар их нарийн нандин юмнууд бол байна. Магадгүй одоо би бол өөр ингээд 6 зураг болж хатан боддог. Монгол хүмүүс бол их уран. Ягаад уран бэ гэхээр ингээд хүүхэд байхаас эхлээл гар хуруугаараа хөдөлгөж одоо бусад улс орны хүүхдүүд бол гар хуруугаа хөдлөхийн тулд тоглоомоор тоглоулдаг бол Монгол хүүхдүүд бол өөрсдөө одоо чулуугаараа ингээд барайл одоо мод шил бүрээ ингээд зороол адглал одоо хоол ундаа идэхдээ хүртэл гар нь бол асар сайн хөдөлдөг. Тэр гарын хөдөлгөөний тэр гарч байгаа тэр ур хөдөлгөөнөөс хүний оюун ухаан дээр очих асар асуудал байна л да.
тэр тайлхдахгүй тэр нэг том нууц байна л да. Тэгээ эргээ тэр нь бол монгол хүнд бол маш их уран. Тэгэл монгол хүн ч бол чөдрөө одоо зангидах уурганыхаа одоо ингээд хувийг ингээд ирчилж хоосрлох барих тэгэл ер нь уяахаас эхлээл бүгд бол гарын маш нарийн ур шаардж байгаа. Тэрийн дэм бол монгол хүмүүс бол маш их уран. Тэгээ гарын уртаа тэгээд маш их тэр нь оюуны нөгөө том бясалгалж байдаг юм уу, оюуныг хөгжүүлэх маш том түлхүүр нь болж байгаа юм гэж боддгийн. Тэгээд тийм учраас бол монгол хүмүүс бол их уран тийм улсуудаа гэж би бол боддгийн. Яг одоо нэг энэ байна бол нэг юм хөдөөний амьдрал зурсан юм да гэдэг. Бас нэг гэр мэрэг ингээд зурвал бас нэг зүгээр юм бол гэж надад санагдаад байдгийн. Ер нь би нэг Монгол өвдлийн амьдралыг нэг хөг хэмнэл гэл нэг ямар тийм нэг гоё нэг хинээрч хийлэхгүйгээр юугаарч бэлдүүлээгүйгээр яг өөрийнх нь байгаа байдал нөр их гоё тийм ад жаргалтай, баяр баясгалантай тэр амьдралын тэр юм хоорондоо их уялдаа зохицолцоотой тэр байдлыг би жаахан гаргаж зурхыг боддгийм л да. Тэгээд ингээ яг нэг зуны нэг ингээд нэг хаяагаан шуудсан гэр тэгэл их гоё штэ нэг навсаазын хэлбэр галбар малбар нэг хөөхөн ингээд олон зуун жил эн чинь идэлгдээд ингээд гэрч одоо нэг ямар ч бас нэг 20 30 жил бол ингээд нүүлгээл барайл ингээд явж байгаад аяндаа нүүдлийнхаа хэлбэрт бариасныхаа хэлбэр төртөл ороод их сонь сонь хэлбэртэй болцсон гэрүүд байдаг штэ. Тэгээд тэр гэрийн жахаа хэлбэрүүдийг боддгийг. За тэгээд монголчууд бол уян дээр байгаа морийг унаад яваараа мордороо гэж ярьдаг. Тэр үүднээс нь би бол уян дээр нь ингээд бас нэг үгэн дотор нь бас их сайхан юмнууд бас байна. Ер нь тэгэл Монгол дээр нь оюуны талын дээр нь асар том нэг орон зай бол байна. Дүрслийн талд ч тэр ярианы талд ч утгын талд ч одоороос. За тэгээд би бол нэг аргалыг ингээд нэг аргал ингээд довоолол аргалаа төлдөг ш төдөнийх нь чинь. Тэгээ бас дотор нь нэг юм гэр мэл ингээд зурдаг юм л да. Тэгээ энэ энэ бол бас жаахан сонирхол байдаг. Тэгээд энэнд бол би бол нэг тайлбар хийгээд хаасан гадна хүмүүс өөрсдөө хараад л өөрөө тэр тайлбарыг өөрөө л олоосоо өөрөөсөө асуугаасаа л гэж би боддгийг. Тэгээд яг хоо бүр сүлд нь болохгүй надаас асууж холно. Тайлбарыг та хэлээд. Гэхдээ надад ч гэсэн бас тэгж санагддаг. Нэг их би бол ийм тийм гэл ингээл одоо маш олон хүмүүс чинь бол олон янзаар юмыг бодвол маш гоё байдаг. Нэс нэг хүн нэг юм яриад нэг юм яг л тийм байх юм бол бас тэнд бол одоо бас нэг жаахан тийм урлаг гэдэг ч юм уу нөгөө гоё оюуныч гэдэг юм уу тэр юм бол бас жаахан багасна л да. Ер нь уран зургийг хараад хөгжин бас ямар ч утгаар ойлгож болно. Заавал яг тэгж ойлгох ёсгүй те. Ер нь бол эрхчлөөтэй сэтгэж болно. Ер нь хүнд ганцхан заяас юм тэр шүү дээ. Босод амтан юм одоо юмд бол яриад бол хэцүү шүү дээ. Гэхдээ би бол тэгж боддог. Энэ бид одоо ер нь энэ босод энэ амтан энэ төр дээр яаж харагддаг бол гэж. Тэр талаас нь бас зурсан зурагч надад бас байдгийн. Үхэр малд бол одоо хүн иймэрхүү маягтай харагддаг болоо гэж. Харамсалтай нь бол түнтэй өнөөдөр хүртэл ярьж чадаагүй учраас тэгэл тэрнээс яг тэрийгээр л ялгаатай байна шүү дээ. Хүн бол ингээ бүх юмаа ингээд ярьж бүх юмаа ингээ илэрхийлж чаддаг, дүгнэж чаддаг. Тэгээд тэрүүгээр хор орондоо ондоо магадгүй бөмбөрцөг түн дээрч оршиж байгаа гэж магадгүй тий. За ингээ өндрийн нэвтрүүлэгт маань өргөдөн оролцсон уран бүтээлч Санжаа Жам Захта баярлалаа. Таны амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За та нарт ч гэсэн баярлалаа. Ер нь танай телевиз бас энэ урлагтай, туршлагатай ихгүй ойрхон байгаад бас баярлж байгаа. Ер нь хайдаахан гоё нэвтрүүлгүүд гараад идэг. Тэгээд та хоёрын ажиллаж гисэн өндөр амжилт хүсье. Олон сайхан зураачдыг бүтээлийн ингээ олонний одоо хүртэл болгоорой. За баярлалаа. Урлагийн нэвтрүүлгээр та бүхэндээ залуу уран бүтээлч Даваа Нэмийн цуврал хичээлийг хүргэдэг лээ. Ингээд үзэгч та бүхэн хичээлээ хүлээн авч үзсэн үү? Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй та бүхэндээ өнөөдрийнхөө хичээлээр хаврын нэг сайхан байгалыг хэрхэн зурхыг үзүүлье.
За мөн зураг зурхийнхаа өмнө би та бүхэндээ түрүүчийн дугаарыг хичээлээр бас хэлж ийсэн. Жижигээр бол зайлшгүй одоо ингэж скицийг бол гаргаж явах ёстой гэж. За мөн скицээ бол одоо ерөнхийдөө яг энэ тухайн энэ форматныхаа дагуу энэ хүү цаасан дээр одоо скицээ гаргаж байгаад зурж төрслөн гэсэн үг ээ. За хаврын улирал гэдэг бол үнэхээр гоё улирал. Одоо бас хаврын урин цаг одоо ирж байна. Цасан мөс нь ханзраал. Хавар гэдэг бол үнэхээр гоё улирал шүү дээ. Ямар нэгэн зураг зурхийнхаа өмнө бол зайлшгүй юм жижигээр тэмдэглэгийг бол одоо хийж яхан зөвтэй гэж би бол боддог. За энэ скицээ хийгээд боллоо гэснийхаа үндсэн дээрээс яг энэ скицнийхаа дагуу тухайн өгөгдсөн форматн дээр одоо зурж туршлах нэ. За энэ хүү скицээ одоо энэ хүү том форматн дээр буулгая. За мөн зохиомж авалт гэдэг юм бол одоо маш сайн ойлгож хийхгүй бол бас болохгүй. Газрын одоо горизонт нь хаагуур байх уу, тэ харааны төвшөнд байх уу, харааны төвшөндөөс дээгүүр авсан байдлаар авах уу, доогуур байх уу. Ер нь бол тухайн форматыг яг ингэж голж авахд бас хэцүү. Аль болох одоо энэ тухайн форматнаас бол одоо гол төв зэгээс бол зайлсхийж байх хэрэгтэй. За ерөнхий ирсүнкийг бол одоо биерээрээ бол гаргасан ч болно, харамдаагаар гаргасан ч болно, сангийн нүүрс гэх мэтлэн юм янз бүрийн ямар бол ирсүнкийг бол гаргахад бол материал бол чөлөөтэй. За ерөнхийдөө ирсүнк гэдэг маань болохоор өөрөөр хэлбэл хэлбэр формул гэсэн үг л дээ. Одоо энэ тухайн төрсийг бол төрслөхөд хэлбэр формыг нэг алдуулахгүй, алдагдуулахгүй маш зөв зохицтой гэж буулгах ёстой. За мөн тэгээд энэхүү зургийг таглахын тулд хамгийн эхлээд тосон бодог бол яах вэ гэхээр хамгийн цаатлынхаа фоноос эхэлж таглах ёстой байдаг. Цаатлын фоноос эхэлж таглаагүйгээс болж одоо хоорондоо өнгөнүүд нь хоорондоо холдож хэрдэх маш магадлал аюултай учраас хамгийн эхлээд хамгийн цаатлын планаас эхэлж ажиллах ёстой байдаг. Авч үзэхэд бол энэ үүлийг бол цааш нь орон зайд оруулж өгөхийн тулд бол одоо нааш нь одоо ингэж гоё бичиж өгөөд цааш нь бол ерөнхийд нь бас жоохон хавтгай бичлэлтүүдийг гаргаж ингэж орон зайд оруулж өгдөг байдаг. За мөн ингэж зураг зурхын тулд бол
нэлээ их хөдөлмөрлөн бас зүгээр сууж байгаад нэг зураг зурчих нь ч бас байхгүй. Ингээд зураг зурхын тулд та бүхэн бас нэлээ их хөдөлмөрлөн. За досон будганд бол цагаан будгийг бол хамгийн сүүлд нь одоо их хөвчлэн хэрэгэлдэг. Ер нь цагаан будгийг өөр нь акварелд ч тэр досон будганч тэр ер нь аль болохын цагаан будгаас бол бас жоохон зайс хийж явах хэрэгтэй. Яагад гэвэл энэ өнгөрүүдийг хооронд нь хэртүүлэх аюултай учраас за мөн досон будагны ажилд бол бас нэлээ тийм бас техник ажиллагаанууд бас гаргаж өгдөг байгаа. Одоо жишээлбэл юм урсгах техник ажиллагаа. За мөн энэ будаг одоо зургийн одоо энэ уран зургийн хэрэгслүүдийг бол бас өөр өөрсдөө гэсэн нэртэй одоо жишээлбэл цагаан будгийг гэхэд вилил гэх жишээтэй. Энэ бор өнгийг болохоор уумбар өнг гэх жишээтэй бас хэллэгүүд байдаг. За энэ багаж маань болохоор бас мастикин гэсэн одоо энэ бас уран зургийн бас багаж зэвсгэнд ордог. Зураг зурхад бас хэрэглэгддэг одоо нэг хэрэглэгдэх үү. Ер нь их хвчлийн юм досон будгийн зураг зурхад бол одоо энэ саний энэ одоо мастикин бол их хвчлэн хэрэглэгддэг байгаа. За ерөнхийдөө энэ одоо та бүхэндээ бол би бас мод зоодыг бол одоо төрсөж үзүүлж байна. Эхлээд одоо энэ цаатлынхаа тэнгэрийг тагилсныхаа дараагаар энэ моднуудыг бол одоо хийж одоо ингэж гүйцэтгэдэг байгаа. Цаатлын тэнгэр таглаагүй хэрнээ одоо энэ моднуудыг хийх юм бол тэнгэрийн зурхад бол одоо маш хүндрэлтэй одоо энэ завсар зайгаар нь тэнгэр дээр нэгж ажиллана гэдэг бол маш хүчтэй байдаг. Юу хэцүү байдаг. Тийм учраас бол эхлээд одоо энэ модыг бол төрсөлж хэрэгтэй. Эхлээд бол тэнгэр газараа төрсөлж хэрэгтэй. За мөн янз бүрийн бутнууд бол цаагуурнууд бас байдаг шүү дээ. За энэ биернийхээ одоо бас энэ үсийг бол одоо маш ашиглаж одоо мод содыг болгон гэж гаргаж өгдөг байгаа. Тосон будгаар зураг зурхад бол техник ажиллагаанууд бол одоо маш их байдаг. Жишээлбэл энэ өөр ус өмсөөр ингэж шарваж ингэж тухайн онцогийн юуг одоо удирдлыг цагийг одоо ингэж гаргаж ирдэг. За мөн түрүүн хэлжсэн та бүхэнд одоо энэ мастикин гэдэг одоо энэ багж бол мод цод одоо энэ мөчөг чөтгөр хийхэд бол ихээхэн тусалцаа үзүүлдэг. Цаагуур наагуур нь бас юм мод цоднууд.
Заам энэ модных сүүдрүүд бол доогуур бас мэдээж унтсан байж таараа. Заам ингээ бүх бараа одоо ингээ сүүдрүүдэд тэмдэглэсний дараагаар одоо гэрэлнүүдийг хайж өгөх байдаг. За өнөөдөр Монголын нэг улирал болох, Монголын нэг өдөр болох хаврын нэг сайхан улирлыг үзэгч та бүхэндээ зурж төрсөж үзүүллээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй. ПБ телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.